Дорнот аймаг орон нутгийн төсөө, орон нутгийн байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлын санхүүжилтээр аймгийн нутаг дэвсгэр дээрх булаг шантны эхийг үе шаттайгаар хамгаалах ажлыг бол жил бүр зохион байгуулж ажиллаж ирлээ. Тэгээ энэ ажлын нэг болох энэ Баян улсын 6 дугаар агийн нутаг дэвсгэр дээр байдаг Цагаан дэвийн аршаан гээд олон хүмүүс, хол ойрын хүмүүс зорж ирдэг болсон энэ аршаан дээр бид ирээд байна. Дорнот аймгийн бол энэ хоймор нутаг. Тэгээ хамгийн цэнгэг устай, ой модтой, жимсэх нь их байдаг, ан амтан байдаг. Ийм л сайхан баялаг хангаа штэ. Тэгээ энэ нутгийг зорж ирэх хүмүүсийн нутгийн иргэдээс гадна өөр аймаг сумын иргэд бол жилээс жил нэмэгдэж байгаа. Тэгээ энэ хүмүүсийг маш зөв оновчтой зохион байгуулах, адаглаад боловсон ариун цэврийн байгууламж, маш тухтай аялал жуулчлалын энэ кемпүүдийг барихын үйлдвэрлэл гар урлын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх гэдэг энэ ажлуудыг бол бид үе шаттайгаар зохион байгуулахаар бол төлөвлөж ажиллаж байна. Энэ тодорхой бас ахиц дэвшлүүд гарч байгаа. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Гамбатын санаачлагаар байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардлаар 2018-2019 онуудад Цагаан дэвийн аршааны эхийг тогтжуулаад байна. Тус аршааныг зорих дотоодын аялагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд аялагчдад тав тухтай аялах орчныг бүрдүүлэх зорилгоор Цагаан дэвийн аршааныг тогтжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 2020 он бол бас COVID-19 гэдэг дэлхийн нийтэд хамарсан цар тахал ихтэй ийм жилд дотоодын аялал жуулчлал нэлээд сайн хөгжих юм чиг ажиглагдаж байна. Тэгээ энэ үед бол бас манай Дорнот аймгийн ой нөөцийн 80% нь байдаг энэ нутаг болох Баян улс сумын онон голын чиглэл рүү аялагч нар, дотоодын аялагч нар бол нилээдгүй их сайн зорж ирж байна. Тэгээд эрэхтэй бол энэ Цагаан дэвийн аршаан өөрөө бас тодорхой шинжилгээ мэргэжлийн байгууллагын лаборатори шинжилгээгээр бол дотоод эрэхтэнд сайн гэдэг ийм дүгнэлт гарсан байдаг. Тэгээд энэ хүмүүс энийг зорж ирж бас тодорхой үр дүнгууд гарч байна. Би хоёр дахь удаага ирээд залж авж байна. Би өмнө нь бас аваач ууж байсан. Бас би хаамаар бас гайгүй болоод. Тэгээд энэ нутгийн ард түмэн энэ булаг шандаа бас дээдлж бахир юм болохгүйгээр сэвэр ариун байлгах гэж чухал байна да. Тэгээд энэ манай Дорнот аймгийн бас засаг захиргаа бас энийг бас ивэлдэ авч бас энэ тустай дэмтэй өвчнөөс ангаад энэ аршаанаа сайхан дээдлээд ариун сэвэр байх, хог навч хаяхгүй байх хэрэгтэй юм байна. Ер нь тэгээд энэ ард түмнийг энийг хог буу хаяат гэж уриалж байна. Ялангуяа нутгийн иргэдийг түшгэлсэн энэ байгаль орчиндөө ээлтэй байх энэ асуудал дээр бол нэлээд төлхөө анхаарч ингэж ажиллах шаардлагатай байна гэж харж байгаа. Тэгээд иргэд бол энэ зорж ирж болно. Гэтэ хамгийн гол нь байгаль орчиндөө ээлтэй байх, энийг хайрлан хамгаалах, тийм өөрөмсөг байх, тэр ахын хог хаягдлыг хаяхгүй байх, авч зориултын газарт нь хайдаг байх. Энэ асуудал дээр бол илүү төлхөө санаачлагтай байх нь бол юу юунаас илүү чухал байгаа.